гэж сэтгэл одоо бас өвдөж байна. Ялангуяа одоо эцэгийнхээ өмнөөс бол үнэхээр сэтгэл өвдөж байгаа. Тэгэхээр бид нар ер нь одоо энэ уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг хүүхд хамгааллын одоо бодлогыг заавал хөтөлбөртэй байх хэрэгтэй, хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Ер нь томоохон болон одоо энэ олон улсын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд бол өөрөө ажлын байраа хадгалж үлдэх, ажилтнаа ээлтэй байлгах, доктортой ажлын байраар хангахын тулд тэр хүмүүсийн нөгөө ар гэрийнх нь асуудал дээр хүртэл ханддаг болсон. Хүүхдийн бодлоготой болсон. Хүүхдэд одоо жишээлбэл хөдөө орон нутагт бол угаасаа хүн хүч хоомс. Тэгээд хүүхдийг нь харах хүн байхгүй. Гэхдээ тэр хүн чинь цалин орлоготой байхын тулд аргагүй ихэнд ажил дээр очиж байгаа. Тэр тохиолдолд уул уурхайн компани өөрөө засаглал, нийгмийн хариуцлага тийм ээ, ажилчдынхаа хариуцлагын хүрээнд өөрөө энэ хүүхдийг одоо байрлах тэр өрөөтэй, хэмтэй, одоо эцэг хийхин тайван ажиллаа хийх боломжоор нь хангах. Энэ бол одоо уул уурхайн компани тэр их мөнгө олж байгаа компаниудын хувьд бол бүр зайлшгүй байх хэрэгтэй. Чи хариуцлагатай уул уурхай гэдэг бүр ийм одоо засаглалын одоо энэ тий зарчим байгаа шүү дээ. Тэгэхээр энэ компани бол нэгдүгээрт асуудал. Хоёрдугаарт ингээд цооног тавиагүй нүх, онгорхой нүхийг тэр компани лицензтэй газар талбай дээр байлгасан байгаа. Тэгээд яг хэд хоног байсан мэдэхгүй. Гэхдээ энэ дэр орон нутгийн одоо хяналт тавьж байгаа, орон нутгийн засаг захиргаа бол одоо хариуцлага одоо тэрийг хянаж байгаа одоо албан хаагчд бол очоод энэ цооног дээр одоо аюулгүй байдлыг хангах, эсвэл одоо хашаалах, тэ энэ нөхцөлийг хангах гэдэг дээр бол одоо шаардлага тавих хэрэгтэй байсан. Тэгээд тэр ажил одоо яг ямар шатанда яаж хийгдсэйг мэдэхгүй байна. За тэгээд эцэг хувьд бол би бас буруутгах чадахгүй байгаа. Яагаад тэгэхээр үнэхээр аргагүй ихэнд ажиллаа хийн, хүүхдийг харах хүн байхгүй, цалин орлоготой байх ийм асуудал. Тэгээд эн чинь нөгөө орон нутгийн асуудал учраас бас цэцэрлэг сургуулийн хүртээмж хүртэл яригдчихэж байгаа учраас эцэг их бол буруутгахад хэцүү. Тэгвэл ер нь бол одоо энэ компаниуд бол бас одоо энэ засаглалынхаа хүрээнд анхаарах хэрэгтэй. Одоо бүх ер нь олон улсын жишг бол хүүхдийн одоо бодлого хөтөлбөртэй болсон. За энийг ч гэсэн одоо энэ бол өөрөө аюу тум сурамж боллоо гэж харж байгаа. Ганцхан уул уурхайн компани гэж зогсохгүй тийм ээ. Тэгэхээр иймэрхүү одоо хүүхдийг хамгаалал, хүүхдийг эрслээс хамгаалах, хүүхдийн эрхийг одоо хангаж өгөх дээр одоо томчууд энэ одоо компаниуд, аж ахуй нэгж одоо байгууллагууд бол одоо угаасаа зайлшгүй л одоо хэрэгжүүлэхгүй бол ийм төрлийн эрслүүд одоо араасаа гарах аюултай байна л гэж хэлэх гээд байна. Тэгээ өнөөдөр одоо 5 дахь өдөр улсын хурлын эмэгтэй гишүүдийн албан ёсны одоо бүлэг байгуулагдсан. За ундраа гишүүнээр ахлуулаад тэгээ өнөөдөр бид нар хүүхд хамгааллын одоо чиглэлээр ямар дэвшилтэд хуулиуд эмэгтэй гишүүд санаачлаад ямар одоо хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж байгаа вэ гэдгийг одоо манай яг санаачилсан гишүүд маань өөрсдийнхөө хуулийн танилцуулга хийсэн байна. Нэгдүгээр энийг болохоор бид иргэний нийгмийн байгууллага, төрийн бас байгууллага сэтгүүлчид мөн 10 жилийн хүүхдүүдийн дунд одоо хилцүүлэг өрнүүлж зохион байгуулсан. Тэгээ энэ бол бидний хувьд бол бас их одоо дараагийн хүүхд хамгааллын олон асуудлуудыг ярьдаг. Тэгээ бид нар нөгөө нарийн судалгаа, шинжилгээ, үндэслэл тийм ээ энэний цаана одоо ямар одоо зохицуултууд дутуу хангалтгүй байна гэдэг дээр эрсдлүүдийн асуудлыг бас одоо үнэн зөв мэдээлэл дээр тийм мэргэжлийн байгууллагатай хамтран одоо бас гаргаж ээж хуулинд өөрчлөлт оруулах эрх зүйн орчныг сайжруулах дээр бол ажиллана. Тэгээ эхний одоо манай бүлэг аль биесээр байгуулагдсан. Нэг одоо давуу тал, хоёрдугаар өнөөдөр бас энэ уулзалтаар бас иргэний нийгмийн байгууллагуудын санал, хүүхдүүдийн бас өөрсдийнх нь яаж одоо хүүхд хамгаалал, энэ үе тэнгийн дээрлэхэлд захим орчиндох одоо бас энэ занал хийлэл одоо дээрлэхэлтүүдийг яаж бид нар сайжруулах вэ гэдэг дээр бас нэлийн санал солилцлоо. Ер нь цаашдаа эмэгтэйчүүдийн бүлэм бол яг ийм уулзалтуудыг маш өргөнөлгөр хийх ёстой. Олон бас хуулийн бас гоё шинэ хүүхд хамгааллын санаачлагууд бас гарч байгаа. Тэгээд цаашдаа одоо эмэгтэй гишүүд бас яг энэ хуулиудыг нь хуулинд одоо сайжруулалт хийгээд явна гэсэн ийм төлөвлөгөөтэй байна.